Сайн байцгаана уу үзэгчдээ, амралтын өдрийн мэнд хүргэе. Кайф нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Бид өмнө Эко мото аялал клуб дээрээс мото спортын кросс мотоциклийн гайхамшиг та бүхэнд хүргэж ирсэн бол энэ удаад одоо намрын хаалт хэлв. Мото сонирхдаг залуучуудын намрын хаалтын цуглаан дээр ирсэн байна. Энд бол ганц кроссоос гадна те чоппер, байкер тэгээд дөрвөн дугуй тэгээд маш олон мото сонирхдаг залуучууд цуглаад цонжин болдог ороод ингээд өвөл болж байгаа учраас мотоцикл унах боломжгүй болдог. Тэгэхээр тэрнээсээ өмнө ингээд клубүүд нэгдээд нэг юм аялал зохион байгуулд юм байна. Энэ аялалд багтаад явах ч л байна л да, тийм ээ. За тэгэхээр ямар хөө аялал болдгийг бол сайн мэдэхгүй байна. Өмнө нь зөвхөн бит хоёр мотоцикл унц сурсан. Энэ удаад харин залуучуудаа дагаад явах бол тийм бодолтой байна да. Намрын сүүлийн цугларал гэж энэ яг юугаараа сонин содон байж чадах вэ? Одоо энэ мотоспорт сонирхдаг энэ залуусын намрын хаалтын ажиллагаа энэ үйл явдлыг болохоор One Life Moto Автоспорт клубийн зохион байгуулж байна. Тий. Одоо нийт мотоспорт сонирхдаг бүх залуучууд л одоо яг энэ намрын хаалтын ажиллагаанд ирж байна да. Хичнээн мотоцикл цуглаж байна. Одоо бол бидний ерөнхий бол бүртгэсэн тоогоор нэг 100 гаруй мотоцикл тий ирж байна да. Ер нь зорилго нь юу байд юм бэ? Яг мотоспорт сонирхдаг залуусын бас юм нэгдсэн нэг клубтэй байхгүй бол тий хувь хүн дангаараа ингээд нэгээрээ явж исэн дор ингээд бөөнөрөө явуул нөө хамтлагаараа явуулаа гэдэг шиг тий бөөнөрөө явуул бас сонирхол нэг тэгээд ядчил нөө сэлбэг хувцс хэрэгсэл тэгээд чиглэл зорилт ингээд бүх юм яг нэгдээд нэг чиглэл явж байгаа гэсэн үг л дээ. Зохион байгуулалт сайн л байна л да, тийм ээ. Бүгдээрээ бол хамгаалтын каск дуулга юмнуудаа өмсчиж цуваагаар явах хэрэгтэй юм шиг байна, тийм ээ. Тий. Одоо мотоспорт бүх сонирхдаг залуучууд одоо хувь хүмүүс ч гэсэн бүгд бол ер нь бол хамгаалтын бүх касктай хэрэгсэлтэй байх хэрэгтэй. Энэ өөрөө маш өөрөө эрсдэлтэй спорт шүү дээ, тий. Тийм учраас бүгд хамгаалтай одоо таны өмссөн байгаа одоо энэ чэжний хамгаалт байна, энэ тусгай өмд байна, гутал байна, тий. Одоо шил хамгаалтын шил, каск байна, тий. Бэлээ байна. Одоо ингээл нэг үстэй өвдөгний хамгаалт, тохооны хамгаалт ингээл бүх юм орно. Хуучин цагчир нь мотоцикл гэхээр зур унаанд ашигладаг гэсэн шүү дээ. Зур ийш тийш хол зам руу явах уу те. Тэгэхэд одоо бол нэг мотоциклууд төрөл үрлэг болцсон байна л да. Кросс мотоцикл гэж те уул хатанд авирч шавар шахаанд явдаг гэл те. Тэгэл янз янзын л болоод ирж дээ энэ спортоор хичээлснээр яг юуг олж авч чадах вэ? Одоо бол мотоспорт бол яг л эр зөргийн спорт шүү дээ. Тий. Маш их тийм адреналин ялгаруулдаг, маш их тэрүүгээр их кайф авдаг. Яг л тийм. Одоо зохиолч хүн зохиол бичээд кайф авдаг шиг мотокросс, мотоцикл сонирхдаг залуучууд бол яг л энэ хурд хүчнээс л кайф авдаг. Тий. Үндсэндээ хобби нь багхгүй. Тэгээ энээс хоббиносоо мэрэгжлийн спортынхан гарна л гэсэн үг. Тий. За тэгэхээр залуучууд маань угаасаа ингээд цуваанд ороод явах хэрэгтэй байна. Тэнд очиод маш олон сайхан сонирхолтой аяллуудыг хийх бах, тийм ээ. Тэнд очиод олзъя. За. Окей. За тэгэхээр одоо залуучууд маань бүгдээрээ нэг игнэнд энэ цуваагаар байж байгаа зохион байгуулж байгаа залуучууд нь хотоос гарах ёстой байна, тийм ээ. Тэгээд цонжин болдог гэсэн лээ, тийм. Цонжин болдог дээр очино. Тэнд бас тусгай залсан талбай байгаа. Тэн дээр янз бүрийн тэмцээн уралдаан зохионо гэсэн. Ингээд кайф нэвтрүүлэгтээ хамтдаа байгаараа өнөөдрийн аялал мото сонирхдаг залуучуудаа эко аялалд явах юм, тийм ээ. Төв цэнгэлт хүрээлэн дээр
маань одоо мотоциклчид 10 цагаас цуглаад 11 цаг 30 минутаас маршрутын дагуу одоо Түүзэнгэлт хүрээлэнгээс гараад баруун дөрвөн замаараа ороод хотын төвөөрөө инх 50-ны өргөн чөлөөгөөрөө зүүн дөрвөн замаас Овцооруудын ордон, Овцооруудын ордноос Баянзүрхийн товчооноос Цонжин болдог гэсэн чиглэлд явж байгаа. Тэгээд Цонжин болдог Эзэн богд Чингис хааныхаа хөшөөн дээр очиж хүндэтгэл үзүүлээд дурсгалын зураг авахуулаад наашаага буцаад 4 км одоо Sky Friends компани нэрмжит одоо Go Karting гэдэг газар хамтран ажиллаж байгаа. Тэгээд тэндээ бид нэр очиод нэрмжит клубүүдийн нэрмжит тэмцээн оролдоонуудаа хийн. Хичнээн клуб ирж байна. За одоо яг энэ хүү намрын мотоциклчдын нэгдсэн хаалтын цуглаанд маань албан ёсны 6 клуб хамрагдаж ирсэн байна. Эндээс одоо дурдвал Эко Мотоспорт аяллаа клуб, Монгол автомото клуб, One Life ерөнхий зохион байгуулагч One Life автомото клуб, Монголын ATV клуб гэж байдаг. Тэгээд Chopper-ууд байна. City Bikers-ийн залуучууд маань ирсэн байна. Чи ер нь хэдгчлээ энэ хүү хаалт ч юм уу те бас хавартаа нээлт болдог гэсэн те. Хавартаа нээлт болно. Энэ жилийн нээлт маань 6 сарын 14-нд Tour Respect клубээс зохион байгуулж явсан. 120 гаруй мотоцикл цуглаж явсан байгаа. Тэгээд энэ жилийн хувьд бол ер нь бол сүүлийн 1-2-3 жилийн хугацаанд бол ер нь нээлт хаалт гэж ерөнхийдөө жоохон хийгдэхэ болцсон байсан. Тэгээд энэ жилээс одоо эхлүүлээд буцаагаад сэргээгээд залуучууд маань хамтраад буцаагаад сэргээгээд одоо энэ хүү үйл ажиллагаагаа хамтраад явуулчихна да. Замын цагдаа эдгээр тэ уучраа олдсон уу? Гайгүй юу? Тэ ерөнхийдөө ямар ч гэсэн мэдэгдэх шаардлага манайхаас ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаа гэдгээ бол албан ёсоор бичгээр мэдэгдсэн байгаа. Тэгээд замын цагдаагийн газар нийслэлийн засаг даргын хамгаан газраас бол энэ Улаанбаатар хотод маань нөгөө төгжрлийн хэмжээ ямар хөө байгаа илээ тий гамшигын төвчөнд очсон байгаа гэдэг утгаараа хамгаалалт бол гаргаж өгөхгүй. Бид нэр тэгтээ хамгаалтын машинууд өөрсдөө бэлдээд өөрсдийнхөө зохион байгуулалтыг хангаад манай мотоцикл ундаг залуучууд донд маань бас цагтаа замын цагдаад ажилладаг бас залуучууд маань их байдаг. Таны хувьд бол нэлээд өндөр амжилттай үзүүлж байгаа тамирчтай нэг шүү дээ тий. Тэгэхээр энэ өмнөх бас амжилтуудаа бас үзэгчдэд бас дахиад сануулж хэлээд бас энэ жил бас Дакарт машинаар оролцох гэж байгаа гэсэн тий. Монголоос ганцаархан орж гинөө. Тий. 13-14 онд мотоциклаар оролцож исэн Дакарт харамсалтай нь барианд орч чадаагүй байгаа. Техникийн шалтгаанаар. Энэ жил хөрөнгө мөнгөний асуудлаар өнжий гэж бодож исэн. Тэгсэн чинь яг Дакар танилцсан Унгарийн найзууд маань машин байгаа ирж уралдаач яа гэдэг. Тэгээд хөтөлбөр мөнгөд нэр асуултаа гэсэн чинь машиныг гаргаж өгье. Засварыг хийж өгье, бүх юмыг цаанаас нь даая гэд. Тэгээд энэ жилийн Дакарыг өнжин 15 оны Дакарыг одоо өнжий гэжсэн чинь одоо оролцохоор болсон байгаа. Машинаар анх удаа. Тэгээ манай бүрэлдэхүүн бол нийт 6 хүн байгаа. Одоо машин дотор гуруулаа явна. Чиглүүлэгч, бямб дэлгэр, сүрэнд орж, тэгээд жолоочоор би яваа. Тэгээ механикаар Батболд цогоо. Тэгээд өөр Унгарийн багт чиглүүлэгчээр жаргал сайхан гээд маа жагаа ах гэж явж байгаа. Нийт 6 хүн явж байгаа.
Унгарын багийг төлөөлж явж гин гэсэн үг үү? Унгарын баг төлөөлнө гэсэн юм бол байхгүй. Монголынх нь нэрээр уралдана. Яг Унгарын баг машиныг гаргаж өгч байгаа. Одоо нөгөө Дакарын аврагч одоо Франц хүн байдаг шүү дээ. Тэр хүн бол Японы Ямахагаас уралддаг. Яг мотоцикл машина хаанаас шийдэж байгаа вэ гэж байгаа л яг тэгж ойлгохгүй бол яг Унгарын нэрээс уралдаж байгаа гэсэн юм бол яг маад бол машины үйлдвэр, мотоцикл үйлдвэр байхгүй болохоор бид нар чинь уралдахдаа нөгөө нэг машин мотоциклээ сонгодог шүү дээ. Тийм болохоор Toyota машинаар уралдана. Land Cruiser 200-аар оролдоно. Баг нь маркетингийн Унгарын баг хийн, тамирчид нь Монгол ингээд хамтарсан баг байгаа. Тэгээ хичнээн километрийг хэд хоногийн дотор туулах хэрэгтэй вэ? Дакарт. 8000 км-ийг 14 хоногт явдаг. Тий 2-7 хоног. Дундаа гэхдээ 1 хоногийн амралттай. Кросс мотоциклыг бас сонирхдаг. Монголд бас нэлээдгүй удаан мотоциклаар бас хичээлэнгээ бас амьдарч байгаа Махмууд гэж залуу байна тий. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ мотоциклийн юун гоё юм бэ? Кроссоор оролцоход. Наад чи миний хамгийн ихний хобби байсан. Тэгээд би 9 нас байсан. Тэгээд миний аав нэг мотоцикл бэлгэлсэн. Бэлгэлсэн. Тэгээд наад чи миний хамгийн дуртай хобби болсон. Тэгээд Одоо хүртэл онж байна уу? Тэ одоо мотоцикл байгаа тэгээд стресс мэс бүр аавна. Тэгээд mooрлаад багхгүй тэгээд ингээд гоё юм байгаа. Стрессгүй гоё байдаг гэж байна шүү дээ тий. Тэгэхээр багт нь 9 настайд нь аав чинь мотоцикл бэлгэлсэн байна тий. Одоо хэдтэй вэ? Одоо би 23 настай. Аль клубт харьяалагдаж байна? One Life клуб. Тэ One Life. Энэ мотоциклоо бас яриач. Ямар чадaltaй? Honda CRF 450R начи супер кросс. Тэгээд 2003 оны жоохон хүчэн. Тэ бас Яг хаанаас ирсэн бэ өөрөө? би Ливан, Араб, тэ Middle East. За Ducati брэнд бол ер нь улс болгоны хотод нэх яваад байдгүй мотоцикл гэж байна тийм ээ. Мотоциклаа танилцуулаач. Ducati энэ Италийн мотоцикл байгаа. Тэгээд 848 гэж байдیں۔ Тэгээд 900 Ducati. Тийм Ducati дотроо ES Monster гэдэг төрөл бүрийн загвартай. Тэгээд энд болохоор одоо үндсэн 3 том сүүлийн оны загварын 3 нь одоо манай Монголд саяхан орж ирсэн байгаа. Хамгийн сүүлийнх нь 1199 юм уу? Тийм 1199 сая 2014 онд 1299 гэж гарсан. Гэхдээ одоохондоо энэ хамгийн сүүлийн оных нь байгаа. Тэгэхээр энэ маш олон бас байк байгаа болохоор харахад нэх ялгаагүй юм шиг байна л да тийм ээ. Нилийн үнэтэй лид гэсэн юугаараа бусдаас илүү байдгийг. Энэ тэгэл
Европ чанар те. Япон мотоциклыг бол Европ чанар гээл Итали тэгэл юу моторын эргэлтэн шал ондоо энгийн мотоциклыг бол 2 такттай илүү хүчтэй шулуунда хүчээ сайн авдаг байгаа. 1190 гэдэг нь моторынх нь багтаамж байна уу? Тэ 1190-с моторын багтаамж нь энэ болохоор 1098 S гэдэг загвар нь болохоор арай жоохон тийм гоёмсог зориулагдаж хийсэн загвар ээ. Ямар үнэтэй мотоциклүүд вэ? Тэгэл 20,000-аас ингээл 40,000 долларын хооронд л байна да. Зунжингаал энийг уунж гангарсан байлгүй тийм ээ. Намрын хаалтын өдөр болж штэ. Тий, тэгээд зунжингаал гангарлаа. Ер нь тэгээд залуучуудаа ингээд хандаж хэлэхэд мотоцикло болгоомжтой хамгаалт сайтай сайн унаарай л гэж хэлээ да. Кайф нэвтрүүлэг байхгүй тийм ээ. Мотоцикл уунахаар мэдээж хэрэг маш их кайф адреналин ялгаруулдаг л байх л тийм ээ. Ямар мэдрэмжийг авдгийг. Мотоцикл унаад яг ер нь бол маш их амжиргаатай байх хэрэгтэй л дээ. Өөрөө одоо хаанаас ямар машин унах вэ? Машин унахаас илүү 2 дахин илүү одоо толгоондоо юмыг бодож явах хэрэгтэй. Энэ машин хаашаа ирэх нь яах нь гэд. Тэгээ мэдрэмжийн хувьд ярих юм бол одоо тэгээд үгээр зүүрлэж болонгүй тийм би арзгнуулсан мэдрэмжийг авнаа. Маа нэг хөтлөгч түрүүн бас хүний ард суугаа явцсан байхгүй. Тэгсэн чинь хамгаалалтын малгай өмсгөө бараг 200 гарсан уу яасан их л хурдтай байлээ. Тэр айцл мэдрэгшвэл өөрөө барай явал арай гайгүй байд юм болоо. Тийм. Угаасаа ямар ч тохиолдолд тэгээд хүний ард суугаад хүн дамнасаа даатгаа явна гэдэг чинь хэцүү шүү дээ. Тийм учраас өөрөө унаад өөрөө унд сураад явбал илүү их кайфыг мэдрэх боломжтой. Энэ дээдл нь хэдэн километр цаг хурдлах уу? 300 км/цагийн хурдтай явна. Тэг манайх тэгж явах зам бол байхгүй л хаа тийм үү? Тийм, зам бол байхгүй. Үгүй яг хурдлыг гэж бодвол хөдлөө худаг дээр очиод хоёр талаас нь замыг хаагаад те зүгээр шороо мороо хүмүүн байхгүй мал зал оруулахгүйгээр нэг хурдталтын хаяа. Гэхдээ яг байнга тэгж хурдлаад байдгүй хаяадаа л нэг тэгж хурдлах тохиолдол гарнаа. Өнөөдөр бол жоохон сэрүүн байгаа боловч залуучууд бол ерөөсөн цаг агаарыг бол хамаарахгүй л ирж кайф мэдэрч гэж байгаа шүү дээ. Тий. Энэ хаалтын үйл ажиллагаа явуулж байна. Та ямар мотоциклтэй? Ducati 1190 2012 оных. 12 он. Тий, Монгол цай болсон. Одоо Монголд хамгийн 14 оных ба. тий 14 гэж байна. Одоо Монголд хамгийн сүүлийн мотоцикл энэ да. Сая болсон тий. Энэ 40 сая. 40 сая. Тий. 40 сая. Хэдэн жил мотоцикл унж байна? 4-5 жил унж байна да. Би өөрөө тий багаас унсан да. Италиах гэсэн шүү дээ. Тий, Италих. Тамирчин гэж явж гинүү эсвэл зүгээр сонирхлоор унж байна уу? Зүгээр сонирхолтой гэж явд юм да одоохонд бол. City Bikers гэдэг бид нэр клубийн найзуудаараа нэгдэж явдал. Дээдлийн хэдэн километр цагийн хурд гаргаж ирсэн бэ? За 299 мөрөс л үржсэн да. Тийм үү. Ямар зам дээр? Аль зам дээр? Юу дарханы зам дээр явжсэн бас. Тийм үү. Дарханы зам ч бас айхтар юм шүү дээ. Дарханы зам дээр бидэнд явжсэн. Түрүү чи хамгаалтын малгай өмсөхгүй хүний ард суудсан чинь ямар мэдрэмж төрсөн бэ? Зүгээр Тийм үү, таяр цог суусан уу? Өөр хэдэн милтэй явсан юм? Түрүү нэг 220 морил төсөн баг тоо. Тэгвэл би энэ мотоцикл дээр суусан юм тий. Түрүү Ямаха дээр 10 дээр суусан. Ямаха 10. Тийм баха. Арай өөр өссөн. Ямар мэдрэмж төрсөн юм бэ? Үгүй амар юм бэлээ зүгээр. Ингээл салглал бууж ирэхэд олон хүмүүс харж исэн болохоор унчлгүй гэх чинь л машин суусан шүү дээ. Яг ингэсэн юм байна. Машин суухдаа би яг унах гээд байна гэх шиг чичирсэндээ унах гэсэн юм болов. Салхитайсэн те бүр амар. Тэгээд хамгийн гол нь эн чинь хойно суухаар бариул байхгүй өөрөөс чинь барих гэхэр чи өөрөө бариулахгүй зүгээр эндээс хүнээ ингэж хавчиж ингэж явуулахгүй бол хонос явах. Тийм үү тий. Тэгээд би нэг талдаа камер барьсан байсан болохоор тэгээд эндээ зүгээр тулж явсаар байгаа сүүлдээ гар ядарсан.
Би бол ерөөсөө хуваараа мотокроссын төрлийг сонирхдаг. Мотокросс болон эндорогийн төрлийг сонирхдаг юм. Тэрэндээ их хоббитой төлхөө хичээлдэг. Би бол нэг аялдаггүй л да. Миний мотоцикл өөрөө яг төвөр уралдааны мотоцикл аялах ямар ч боломжгүй. Тийм учраас ер нь хуваараа л сонирхож хичээлж байна да. За таны хувьд хэдэн жил мотоцикл унж байна? Мотоциклыг бол анх 5 дугаар ангид байхдаа унж сурж байсан. Тэгээд тий. Ямар мотоцикл унж байгаа? Тэгэхэд бол анх зүгээр хэрэглээний мотоцикл анх унж сурж байсан да. Ямар хэлтэй? Дээр үе нэг улаан юм байсан. Орс мотоциклууд уу? Орс морс нөө ийж мэж тиймэрхүү мотоцикл. Коросог бол надад 3 жил болж байна. Бас хуваараа унж байна уу? Тий, хуваараа юм барагч ахтайгаа нийлээд найзуудаараа л. Хуваараа унж байгаа ч гэсэн бас нэг бүлэглэл маягийн тийм найз нөхдийн ч юм уу хүрээлэл байгаа байлгүй дээ тий. За бид хэд нэг яг найзуудаараа нэг 7 8 л байдээ. Тэгээд бүгдээрээ яг адилхан корос ундаг. Тэгээд тэмцээнд бөөнөрөө хамт бэлдэж идэр ордог ах нартай хамт. Залуусыг бас ингэ дэмжиж газар дээрээ зохион байгуулж байгаа. Танай хамт олд бас баярлж байгаа илэрхийлье. За баярлалаа. Тэгэхээр бид нар ч их таатаа сайхан байна л да. Залуучууд чөлөө цагаа ингэ сайхан зөв боловсон өнгөрөөгөөд эрүүл агаарт ингээд юу чаддаг мэдгээ биеиндээ ингээд танилцуулаад туршлага солилцоод ингээд цагийг их сайхан зөв боловсон өнгөрөөж үнэхээр багталтай байна. Өшөө манай залуучууд өшөө олвол энд ирж байгаараа манайх зөвхөн ийм арга хэмжээ зохион байгуулахад болцоо олохоос гадна бас бус арга хэмжээнүүд байна. Бид нэр одоо хүүхд залуучуудаа бас нисхийн спортод илүү сонирхолтой болох үүднээс бас тодорхой арга хэмжээ юмнууд бас төлөвлөж байгаа юмнууд байдаг. Ийм арга хэмжээр одоо манай TV5 телевизэн бас байнга бидэнтэй хамтарч ажиллаж бас их талархаж байна. Та нар маань бас өшөө олон залуучуудыг урьж авчиж бидэнтэй хамтарч ажиллаарай. За өнөөдрийн үйл ажиллагаа бас амжилттай сайхан зохион байгуулагдаж өндөрлөж байна шүү дээ. Яг юу болсон дотор бас нэлээд олон уралдаан тэмцээнүүд болох шиг боллоо шүү дээ. Ямар тэмцээнүүд болоо. Тэгээ одоо энэ ивент итгэж байгууллагуудын нэрмжид шагналыг өгөх гээд тийм нэг одоо гар дээр сүнэлт бүжгийн тэмцээн энд бас нэг 500 метрийн гүйлт мүлт гэсэн нэлээд хэдэн төрлийн тэмцээн болж аваргууд нь тодорч ивент итгэжлийнхаа шагналыг авлаа. Тэгээ тэмцээний юуны хувьд бол цуглааны хувьд бол маш зохион байгуулалт сайтай, эв нэгдэлтэй, аваар осолгүй, сайхан цуглаан болж өнгөрлөө. Тийм. Ер нь оролцож байгаа улсууд зохион байгуулагч талаас ч их сайн үсдэгдэл өндөртэй байх шиг байна.
бизнес хийж гинөө. Тэгээ энэ үнэтэй мотоциклүүд ч одоо авахд чинь. Тий. Хуваараа л юм ийм ажил төрөл юм дээ тэгэхэд. Тий. Сонирхлоороо тэгэл. За тэгэхээр нэвтрүүлэг болгон дээрээ л хэлээд байгаа юм л да. Кайф мэдрэхийн тулд мэдээж хэрэг хөдөлмөрлөх хэрэгтэй тийм ээ. Хөдөлмөрлж ижил энэ сайхан зүйлсээр л кайф мэдрээд байгаа. За тэгээд байкерчд маань намрын сүүлчийн цугларалтаа хийж байна. Бид энэ Sky Friends гэдэг газар цуглаад байкерчдтайгаа нэг өдрийг хамтдаа сайхан өнгөрүүллээ. Мэдээж хэрэг бид хоёрт өөрсдийн гэсэн мотоцикл байхгүй болохоор залуучуудаас говгаад мотоциклуудыг унж үзэж байна. За тэгээд ихэвчлэн 4 дугуйтаар л явбал бид хоёрын үед бол арай илүү амар юм шиг байна шүү дээ. Амархан л юм л дээ. 4 дугуйч дээ унахгүй тэгээд яг унтрааж асаах үед л жоохон хэцүү л байл л да анхудаага болохоор. Чиний үед ямар байна? За мэдээж хэрэг өмнө бас бид хоёр нөгөө юун дээр очижсэн шүү дээ. Эко мото спорт аялын клубийнхантай тэгэхэд бол унж сурсан. Тийм бартата зам биш яг шулуун зам дээр явхад бол жоохон хурд хийвэл илүү их кайфыг мэдрэх юм шиг байна тийм ээ. За тэгээд жилээс жилд Монгол залуучууд маань олон зүйлсээр кайф мэдэрдэг болсон, олон зүйлс сонирхдаг болсны жишээ нь бол өнөөдөр мото спорт сонирхдаг залуучуудтайгаа байлаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтдаа байсан үзэгчтэй авахындаа баярлалаа. Эх 7 хоног хүртэл баяртай үзэгчтэй. The urge to declare that it's time to settle down with the